За сайн байцгаана уу цэцэгт имчилгээний хамт олон байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүгд өнөөдөр олон улсын эдийн засаг бизнес их сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээ хайртай хоёр багштай шавнараас нь энэхүү сайхан цэцгийн баглаг пилоны хамтаар явуулсан байгаамаа. Ингээ бүгдээр орж гинтийн бэлгэн ярьцгаая. Сэмэн Сара та би сайн уу ярьсан хүргэлтэд за манах цэцэгт имчилгээ компаниас явж байгаа юм аа. За ингээцэл гэд багш маань байдаг юм ба шүү дээ тий. Тэгээд энэ цэцгийг бялуу болон шоколадны хамтаар хоёрт маань явуулсан байгаа юм аа. За ерөн хаанаас гэж бодож байна? Тэнд юу бодож байгаа юм бэ? За тэгээд энэ цэцэгтэй маань хамт нэг мэдлэгээ ирсэн байгаа. За би танд уншаад өгье. Нүрээ харалцаж сурч чадахгүй байгаа ч нуулгүй хичээлээ сайн заадаг чин үнэт сэтгэлтэй чадварлаг багш нартай баярлалаа. Амьдрал нь аз жаргалаар дүүрэн байг, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байг, хүсэл бүхэн сэтгэгчлэн бүттэж байг, хүссэн бүхэн биелэх болтугай. Энэ бэбэ ичнээ нэгийн оюутнуудаас гэсэн байна. За баярлалаа. Юуны минь маш их баярлалаа. Гинтийн байлаа. Манай ичнэгийн оюутнууд илгээсэн байна. Тэгээд энэ мэдлэгийг багш нартай бүгдөрөнд нас хүргэнэ. Тий. Манай ичнэгийн сургалт бол ер нь одоо дуусч байна. Энэ хичээлийн жил нь дуусч байна. Онцлогооны энэ жилийн хувьд бол өсөж орсон хүүхдүүдийн оюутнуудын 80% нь дэд боловсролтой хүмүүс өсөж орсон байгаа. Тэр нь бол энэ жилийн хувьд маш онцлог байна. Тэгэхээр яг харж байхад хүмүүс ингээд нөгөө насан туршийн боловсрол гэдэг зүйл чухал асан байна. Нэг сургууль төгсөөд нэг олон одоо нэг миний үед л одоо нэг сургууль төгсөөд бараг насаараа ажилладаг байсан бол тий. Одоо боловсролын хүртээмж хэрэгцээ тэгээ хөрвөх чадвар эдэрээс хамаарат ингээд дараагийн дахин боловсрол дэд боловсрол эзэмшнэ гэдэг чинь их чухал юм шүү. Тэгээд өөртөө ингээд оюуны хөрөнгө оруулалт оруулж байгаа ийм мундаг шавнартай болсон энэ жил. Тэр ангийнхнаас ирсэн байна. Тэгээд бүгдөрөнд нь маш их баярлалаа. Яг заримтай нь бол царайгаа харсан. Ихэнхэнтэй нь бол одоо нөө цахимар хичээллээд бол хараагүй байгаа. Тэгээд маш гинтийн байлаа баярлалаа. Оюутнуудаа дандаа л хэлдэг дээ. Тэгээд хүний хамгийн том одоо хөрөнгө оруулалт бол эрдэм боловсрол, эрхэм баян бол эрдэм гэдэг. Тэгээд эрүүл мэндэд анхаарад эрдэм боловсрлоо өөртөө одоо ингээ хөрөнгө оруулалт хийгээд ингээ явхад бол алай бүх сад бэрхшээлийн бол давж чадна гэж бодож байна. Тэгээд энэ жилийн хувьд би сая хэлсэнчлэн өөртөө дахин 2 дахь дэд боловсролоо эзэмшиж байгаа болон мөн 4 жилийн анги гэж байгаа. Ингээд дэд боловсрлоор өөртөө хөрөнгө оруулж байгаа эрхэм шавнартай баярлалаа. Ямар ч гэсэн бидний хамтарч ажилласан 1 жилийн сургалтын үйл ажиллагаа маань бас сайхан болоод өнгөрлөө. Амжилттай байна. Одоо тэгээ эх жилдээ зарим анги нь төгснө, зарим нь бол 2 дахь курстэй ингээд дэвшин суралцсан. Тэгээ хамтарч ажилласан энийг жилийн төгсгөл бас юм сайхан бэлэг авсандаа баяртай. Бүх багш нарт нь мэдлэгийг дамжуулнаа. Та нартай сайн сайхныг хүсье.